Засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал улсын хурлын гишүүн Баттулгыг төгөрөг нуурын нүрсний ордыг 250 сая Америк доллараар үндэстэн дамжуулан зарсан хөдлөшгүй нотлох баримт бий гэж өнөөдөр мэдгдлээ. Түүнчлэн төгөрөг нуурын ордын дөрвөн ашигт малтамлын тусгай зөвшөөрлийг эзэмшигч төгөрөг нуурын энержи компани нь Баттулгын үүсгэн байгуулсан Камекс компани 100% эзэмшилд байдаг. За эдгээр компаниудынхаа нэр болон эзэмшигчийг нь өөрчилж төгөрөг нуурын ордыг 250 сая Америк доллараар зарсан баримт Хонконгийн хөрөнгийн биржийн мэдээлэлд бүртгэгдсэн байгааг баримтжуулан авсан гэлээ. Тэр төгөрөг энержи компани. За өнөөдрөөс яг 7 хоногийн өмнө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал ерөнхийлөгч асан улсын хурлын гишүүн Баттулгыг төгөрөг нуурын ордыг зарсан асуудлаа шийдвэрлэх 7 хоногийн хугацаа өгч байна гэж мэдгдсэн юм а. За тэгвэл өнөөдөр улсын хурлын гишүүн Баттулгад өгсөн хугацаа дуусаж засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга учрал түүнийг татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, заллах, авилга, ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар улсын ерөнхий прокурор болон авилгатай тэмцэх газарт холбогдох материалын хамт хөргүүлэхээр болсноо мэдгдлээ. За энэ үндэстэн дамнуулсан олон схем үүсгэсэн энэ хутгсан асуудлаа шийдэх 7 хоногийн хугацааг тухайн үед бол олгож ирсэн. Өнөөдөр 7 хоногийн хугацаа дуусч байна. Энэ хугацаанд улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулгаас ямар нэгэн надад бичиг ирээгүй. Ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Засгийн газарт ямар нэгэн мэдээллийг бол огт ирүүлээгүй. За өчигдөр бол хэвлэл мэдээлэлд бол ярилцлага өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Төгөрөг нуурын ордын талаар бол тодорхой хариу. Энэ ярилцлаганд орох үеэр бол огт хэлээгүй гэж би ойлгож байна. Хамааралтай хэсэг талаараа. За хэвлэл мэдээлэлээс авсан мэдээллээр бол намайг төгөрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол 100% аваараа гэдэг ийм үгийг улсын хурлын гишүүн Алтмаагийн Баттулгагаа хэлсэн байна. Тэгээ би бас өнөөдөр хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн би нотолж байна. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. За учрал сайдын хийсэн мэдээлэлээр бол улсын хурлын гишүүн Баттулга төгөрөг нуурын ордыг зарахдаа өөрийн төрсөн охин Намууны хувьцаа эзэмшдэг Сингапур улсад бүртгэлтэй Genco Holdings Pte, Camex Pte компаниудаар дамжуулан зарсан баримт Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 507 нүүр бүхий нээлттэй мэдээлэлээс тодорхой харагдаж байгаа гэсэн юм а. За энэ бүх хөдлөшгүй баримттай үндэслэн Алтмаагийн Баттулгыг Монгол улсын стратегийн 39 ордын нэг төгөрөг нуурын ордыг зарсан асуудлыг нотлоно хэмээн мэдгдсэн юм а. За харин нотлох баримтад үндэслэн хяналт шалгалт хийх үүргийг хууль зүйн дотоод хэргийн сайд Алтан гэрэлд даалгаж байгаа ажээ. Та хэлсэн үгэндээ